За аав ингээд нэлээд хүнд өвчний ард гарчлаа. Эмчнэр бол чадах юмаа бүгдийг хийцэн. Одоо үлдсэн юм чи хоёрын анхаарал халамж асаргаас уйлгаанаас шалтгаална штэ. Миний муу одоо ингээд тэрдэхгүй бол яах юм бэ? Хөөргөдөө миний муу. За чи бити балаарэ дээ. Бити уйлаад л да. Аав ээжүүд ингээ уйлаад тэгтэй дээ. За. Одоо штэ те. Би аавыг сондгоо өдрүүдээр нь харъя. Чи тэгш өдрүүдээр нь хараарай заяа. Баха. Би тэгээ ажиллаа яах юм бэ? Юу ажил мэжил. Хэд хоног зохицуул л да. За би болгоё. Бити уйлаад дээ чи. Хэд хоногийн дараа. За. Босоо тоолоо ич. За. Сайхан шөлтөө бол ичлээ. Ямар сайхан юм бэ? Аав давсан жоохон байгаа шүү. Энэ давс чи хүний бид их муу гэж штэ. Одооноос хэдүүлээ сайхан гэр бүлэрээ давсан хаснаа. Миний хүүч нэрээ ухаантай хүн шүү. За, халуун дээр нэг тав. Ава. Хоолой дээрээ. За миний ах. Ава. Таныг имж өөх давс багтаа хоол идэж бай гэсэн. Наад хоолнд чи ямар ч өөх, ямар ч давс байхгүй. Миний авч ууг нь ямар их өөх давсан дуртай хүн байлаа да. Даач явда. Иш миний муу бүр нүднээс гараад. Миний охин аав нь зүгээрээ аавынх нь би нилээн дээрцэн шүү дээ. Дээрдэггүй. Битэ ингэж өөрийгөө хуураад байлтаа да. Өнөө маргаашгүй явах гэж байгаа байж. Мөн мангараа. Бүр нүдэн солиогод юм аргаж болсон байж да. Гүй миний хөө аав нэг жоохон буруу хийгээд байх шиг байна да. Юу вэ аав зөв штэ. Та баг надаас илүү хийгээд байгаа юм шүү. Нэрээ юу? Хэлгүй яа дээ аав. Та одоо баг цоо ирүүл болчих тээ. За шүү дээ. За, одоо дээш аав. За. Аавнста сайн ээж юм те. Амсгаа гарга. Амсгаа ав. Ой. Дала. Хөөе. Та олдтойгоо хийгээд өгөл дөө. Үгүй аав нүг нь хичээгээд л байгаа шүү те. Йоо, ингэж хичээр гэж үгээд өшөөлөө сайн хичээгэж. Ер нь та өвдсөн юм уу? Би өвдсөн юм уу? Хөөргөдлөө ингэж хичээж байгаа чи яасан өөдгөө амтан вэ да? Надад олдтаа хий. За миний охин аавыгаа уучлаарай. За аав, эмээ уух цаг болсон шүү. За миний охин. Миний хөө аав нь одоо энэ имийг уугаад л байдаг. Би ер нь дээрдэж байгаа болов. Юу гэж байгаа юм бэ? Дээрдлгүй яат юм бэ? Танаа царай зүс мүсээ харалтаа. Гэрэлтэй залуужаад баг над шиг болцсон байгаа юм шүү. Тэр ч сайн шим бэ миний хөө. Аавгаа бас явуулаас та. Явуулах юу аах вэ аав? Та одоо ингээ эмээ сайхан цагт нь уугаа дасгал хөдөлгөөнөө хийгээд тэгээ бүр нэг сайхан тэнгэрээд ирэхээр чинь зунаас хідүүлээ нэг нутаг орж ирэх үү? Тэгэл та миний хөө. Ойрын хэдэн жил нутаг руугаа явсангүй штэ. За тэгээ хідүүлээ нэг сайхан гэр бүлээрээ явна. Эмээ уучгаа. Очиж нэг сайхан төрсөн буурин дээрээ нэг хэд хөрвөөж та тийм ээ. Ашгүй дээ. Өө яав. Эмээ арай уугаагүй юм шүү дээ. Эмээ уусноо. Аав нь арай ууж амжаагүй одоо яг уух гээд л гэж. Юу яриад байгаа юм бэ та? Эмээ цагт нь уучаар ер нь яа дээ? Гэхдээ аав нь харин яг уух гээд л байж исэн баггүй юу? Яг одоо уугаад. Ингээд байвал би чи яаж дээрдгийг хүнд өвчин тусчаад. Аавынх нь би ер нь ойрд нэлийн сайжирч байгаа шүү. Яаж дээрдгийг? Эмээ цагт нь уух. Дасгалаа өлтөж чадахгүй. Та наашаар та. Та над царай зүсээ ер нь өөрөө толинд харж үзсэн хүнөө та. Авах юм алга. Таныг харах болгонд миний өөрөө биржин заяа. Яаж зүгээр болох юм бэ та ингээд байвал? Би таныг л гаргадаг. Хэдэн сарын дараа. Иш миний мөн. Хүнд өвчин тусаад бүр царай алдаад нүднээс гарцсан байж штэ.
өнөө маргаашгүй л харагдаж байна. Аа минь охин. Миний охин имээ уснуу. Арай ууж амжааг байна аа. Гү чи имээ цагаар нууж ил та чи. Яаж хүн зовоох гэдэг юм бэ? Хүн өвчин тусчаад бие бодохгүй хүн зовоогдох юм. Яах гэдэг чи? За. Аав нь тоглосон юм да. Ингээд хүн өвдсөн байхад өөлөгнаад, уурлаад, муухайжлаад ахаар хэцүү байх үстэй. Хэцүү байна аа. Миний охин. Ер нь өвдсөн хүнд чинь асаргаа сувилгаа гэдэг хамгийн чухал нь байдаг. Ялангуяа сэтгэл санааг нь байнга тайван байлгаж, байнга сэтгэлээр дэмжиж өргөж байх хэрэгтэй. Ойлгосноо? Хүн гэдэг чинь тэгээд сэтгэлийн амт шүү дээ миний охин. Ойлголоо аа. Аа. Таны би яаж ингэж Оо, аавынх нь би цоо ирүүл болсон. Ахынх нь үргэлж сэтгэл санаагаар дэмжиж байсны ачид. ашигтай. Аав нь одоо охиноо сайн асарна. За.